Энэ өдрийн мэндийг үзэгч сонсогч та бүхэндээ хүргье. Мэдмээр юм бэ нэвтрүүлгийн маань шинэ дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Би хөтлөгч Аагийн хамтран хөтлөгчөөр Улаанбаатар Эрдэм их сургуулийн хуулийн багш Алтан Гэрэл ах маань барай ажиллан суусан байна. За өдрийн мэндийг хүргье танд. За энэ өдрийн мэнд хүргье. За өнөөдрийн тавын тойрын анхан шатны сонсогч үзэгчдтэй суур мэдлэг мэдээлэл олгох сэдвээ дурдаад тэгээ хоёлаа ярианда орё. За өнөөдрийн үед бол би өсвөр насны хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага гэсэн нэг ийм сэдв сонгож авсан. За тэгэхээр олон жил ясараа алтан гүрээс асууя те. За яг энэ саяны сэдв хэлэнгүүт юу санаанд бууж байна? Яг нэг урдны хоёулын гэж бас энэ талаараа нэг ярьсан сэдв байгаа штэ те. За тий нөгөө насны хүүхдийн хариуцлагын бусдад учруулсан гим хорыг хохирлыг учир тийм ээ. Тэр сэдв маань санаанд орж ийн л доо. Тэр чинь нэг 3 ангиллалтай байгаад ирсэн шүү дээ тийм. 0-оос 7 насны ангиллал. Насны ангиллал. Тий. Тэгэхээр бол тэрэн дээр бол хоёулаа бол нөгөө юу ярьж исэн. Бусдад учруулсан гим хор ярьж исэн. Одоо бол өсвөр насны хүүхдэд эрүүгийн хариуцлага оногдуулах асуудал. Яг гэсэн. Яг арай өөр хідэн нас болоо л гэдэг шууд тийм бодол орж ирж байгаа юм л да. Өсвөр нас гэхэр нэг 14 мөрөөс үү. За тэгэхээр энийг бас нөгөө манай мэдмээр юм байна. Нэвтрүүлгийн үнцэн агуулгатай холбоотой эхлэе. Тэгэхээр энэ дээр юу вэ гэхээр бол бид нар бол нөгөө насан туршаагүй хүн гэдэг ерөнхийдөө яриад сурцсан байсан. Насан туршаагүй хүн гэдгийг бид нар автоматар 18 насан туршаагүй гэж ойлгоод байдаг. Гэтэл энэ маань бол одоо өмнөх 17 оноос өмнө хэрэгжилж исэн энэ эрүүгийн хууль дээр бол насан туршаагүй хүн гэдэг энэ нэр томьёогоо хэрэглээд явагдсан. Гэтэл насан туршаагүй гэхэлэр нэг тогтоосон нэг нас байх гэдэг байгаа байхгүй. Тэгээд тэр насанд хүрээгүй гэдэг ийм ойлголт яваад идэг. Гэтэл нөгөө хүүхдүүдийн чинь насны ангиллаар нөгөө эрх зүйн чадамжаар нь янз янзаас ангиллаад байсан шүү дээ. Тэгэхээр 17 оны эрүүгийн хуулиас эхлээд энэ ойлголтуудыг одоо зэгцлээд өсвөр насны гэдэг нэг ийм ойлголтыг эрүүгийн хуульд оруулж ирсэн. Нэр томьёог нь өөрчилсөн гэсэн. Нэр томьёог нь өөрчилсөн. Өсвөр насны гэдгээр. За тэгэхээр хамгийн ихний мэдүүл зохих юу бол одоо ойлголт бол хэдэн наснаас эхлээд яг эрүүгийн хариуцлага хүлээх юм бэ гэдэг ийм асуудал. Хүлээлгэж эхлэх вэ гэдэгтэй. За тэгэхээр хуульд бол энэ насыг 16 гэж тогтоосон байдаг. За 16 наснд хүрсэн хүнд бол эрүүгийн хариуцлага буюу ял онооно гэсэн эрүүгийн одоо шийтгэл оногдуулж байна гэсэн үг. Энэ ихтэй ерөнхий зохицуулталтай 16 гэдэг бол 18 наснд түрээд нөгөө эрх зүйн бүрэн чадамжтай болдгоор бол насанд хүрсэн хүн боллоо гэдэг бол 16 наснаас бол эрүүгийн хариуцлага оногдуулдаг байх гэж байна. За гэхдээ нөгөө амьдрал баян учраас 16 хүртэлх насны хүүхдүүд бас одоо гэмт хэрэг хийх ийм тохиолдлууд бас байна. Ийм харамсалтай тохиолдлууд бол тэгэхээр энэ дээр бас дахиад тэр 16 насыг дахиад найшлуулдаг. Тэрийг юу гэж хязгаарласан байна гэхээр бол 14 наснаас гэдэг. Зарим төрлийн гэмт хэргийг гэж ингэж тодорхойлж байгаа юм. 16 нас бол ерөнхий нас байх гэж байна. 16 наснд хүрвэл одоо гэмт хэрэгт ял оноо гिचгээд түүнийгээ дараа нь дахиад наривчилж байна. Дараах гэмт хэрэгүүдийг 14 наснд хүрсэн хүн үйлдэх юм бол бас ял оноо гэдэг. 14 16 байх гэдэг. Ямар хэрэг хийснээсээ шалтгаалдаг. Яг үнэ. Тэгэхээр тэр гэмт хэрэгийнхаа төрлөөс хамаарат тэр нөгөө сая 16 гэдэг ерөнхий насаа дахиад нааш нь татж байна. 14 болгож. За энэ дээр хүнийг алах гэмт хэрэг байна. Хүнийг алах гэмт хэрэг. За хүчиндэх гэмт хэрэг байна. За хүний биед санаатайгаар хүнд гэмтэл учруулах гэж. Тэгээ санаатайгаар гэж санамсар болгоомжгүйгээр гэж бас нэг зөвлөнг байдаг. Тэгвэл энэ нөхцөлд бол санаатайгаар хүнд гэмтэл учруулсан нөхцөлд. Хүчиндэх гэмт хэрэг гэдэг хэлсэн. За дээрмдэх гэмт хэрэг байна. За тэгээд
мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх эмийг ашиглаж хэрэглэх асуудал. За энэ байна. За бусдын төрөнгийг санаатайгаа устгах гэмтэх. За ийм төрлийн гэмт хэрэг байна. За сүүлийн үед одоо нэг цахим орчинд бид нар ингээд амьдарч байгаатай холбогдуулаад нэг айхтар одоо вирусны програм гэж ярьдаг шүү дээ. Жишээлбэл одоогийн хүүхдүүд чинь бас айхтар болсон шүү дээ. Тэгт чинь жишээлбэл 14 наснд хүрсэн хүүхэд айхтар тийм вирусны програм зохиож болох нь л дээ. Хакер болчихно тий. За үндсэндээ одоо нэг тиймэрхүү тийм програм зохиох төрлийн ийм гэмт хэрэг. За тэгээ террор гэж байгаа юм тий. Террор гэдэг чинь одоо хорлон суудах гэл. Одоо хорлон суудах халан ядах ажиллагаа гэсэн үг тий. За одоо манайд бол одоохондоо бол тийм төрлийн алга. Хойд төршидүү сая бол нэг айхтар юм боллоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ гэмт хэрэгт хэрв 14 наснд хүрсэн хүүхэд холбогдсон бол үндсэндээ тэрэн дэгээ шүүхээр тогтоогдох юм бол ял авах нэ. Саяны хилдэг одоо энэ эдэн гэмт хэрэгүүд байх гэдэг шүү дээ. За дунд нь уяц учраас дахиад ихнээс нэг хэлжээ те. Хүнийг алах, за хүний бие санаатаагаар хүнд гэмтэл учруулах, хүчиндэх, за тэгээд дээрэмдэх гэмт хэрэг. За бусдын төрөнгийг санаатай гэмтэх устгах. За тэгээд нэг мансууруулах бодис сэтгцэн нөлөөтэй юм хэрэглэх, ашиглах. За тэгээд нэг хорт одоо тийм юу гэдэг. Одоо вирусны програм гэж хэлж байгаа юм л да тийм ээ. Одоо вирусны програм зохиох, за тэр террор гэдэг тэр одоо террор үлдэх гэж энэ гэмт хэрэгүүдэд холбогдох юм бол энэ 16 насын чинь 14 нас болгоод татаад аваад ирчих. За тэгэнгүүт одоо асуудал байгаа шүү дээ тий. Тэгвэл 14 хүртэлх насны хүүхэд гэмт хэрэг хийх юм бол эрүүгийн хариуцлага хүлээх үү гэдэг. Юу гэж бодож байна? За ёстой таамаглахгүй л байна л да. За тэгэхээр бол үндсэндээ бол хууль тогтоогч нар маань бол юу гэж заасан бэ гэхээр 14 наснд хүрээгүй байхдаа эрүүгийн гэмт хэрэг хийх юм бол ял хүлээлгэхгүй гэдэг. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Чөлөөлөгдөнө гэсэн үг. Санаатай байсан ч гэсэн үү? Тий. Өөрөөр хэлбэл тэр юу яаж юм л да. 14 нас гэдгийг чинь бас нэг онцлоод байна. 14 нас, 16 нас гэдгийг чинь тий. 14 нас хүрээгүй хүний одоо тэр сэтгэхүй тийм ээ тэр асуудлуудыг бол одоо хүүхэд гэдэг хэмжээнд нь авч үзээд энэ бол хэдийгээр гадаад илэрлэн санаатай юм шиг боловч яг нэг тэр ухамсарлаж чадлынхаа эцсийн одоо тэр гим хорыг бол гүйцэд ухаараагүй үед дээрээ хийсэн ингэж бас нэг хөнгөрүүлж авч үзээд нь шүү дээ. Тийм учраас 14 наснд хүрээгүй хүүхдүүд ямар нэгэн гэмт хэрэг хийсэн нөхцөлд бол эрүүгийн хариуцлага хүлээх хэрэг байна. За тэгвэл харин өмнөх хоёлаа хичээл гинэ. Одоо хичээл гэж ярьсаар өөр сурцсан байна шүү дээ. Тэгээ нэгэн төрлийн хичээл юм да. Энэ жуулан зайны маягийн тий өөр л нэр өгсөн болохоос л хичээл юм тий. Тэгэхээр өмнөх дугаар дээр хоёлаа нөгөө бага насны хүүхдийн бусдад учруулсан гим хорын асуудал ярьж ирсэн. За тэгвэл одоо энэ дээр нөгөө гим орж ирж байгаа байхгүй. За тодорхой хэмжээний гэмт хэрэг үйлдэлээ, цаана нэг хохирогч гарч ирлээ. Хохирогчд учирсан одоо хохирлыг одоо мөнгөөр хэмжлээ, үнэллээ. Тодорхой хэмжээний хохирол үүслээ. Одоо энийг яах вэ гэхээр одоо нөгөө гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн чинь эцэг их нь асран хамгаалагч чинь үнийг иргэний шүүхийн журмаар иргэний шүүх гэдээ байдаг шүү дээ. Тэгэхээр бол хэрв гэмт хэрэг хийсэн бол эрүүгийн шүүхээр орж ял авах хэрэгтэй тийм ээ. Бусад маргаан одоо иргэд хоорондын юм уу компани хоорондын энэ маргаанууд бол үндсэндээ тэр иргэний шүүхээр ордог. За тэгвэл энэ гим хор учруулсан асуудал чинь бас тэр иргэний шүүхээр ордог байхгүй. Тэгэхээр 14 наснд хүрээгүй хүний гэмт хэргийн улмаас учруулсан бусдад учруулсан тэр гим хор хохирлыг бол тэр хохирогч тал бол иргэний журмаар иргэний шүүхээр хэмжлэн тэрийг хариуцдаг хүн нь бол тэр гэмт хэрэг үйлдсэн 14 насны түрээгүй байсан тэр хүүхдийн эцэг их нь асран хамгаалагч нь байх нэ. За одоо тэгээд нөгөө хүүхдүүд чинь юу яачлаа? Ингээд одоо идэж ууж байгаа зүйлээсээ болж гин үү? Одоо ингээд
айгу өсөглөн те том биетэй. Тийм шүү, яг тийм болсон шүү. Ингээ ер нь баг сайн нарийн харах юм бол бүр царайг л их сайн тогтоож харахгүй бол зүгээр араасны дээр харах юм бол өө хизээ хязгааны нэг том залуу явж байгаа юм шиг гэтэл эргээ харахад нэг жоохон хүүхдийн царай те. Тэгээ энэ утгаараа бол эн чинь бас тэр хүмүүс чинь харахад том хүн шиг боловч нөгөө сэтгэхүйн хүүхдэрээ байгаа гэж үзээд туйл тогтоогч нар бол ингэж насаар нь ингэж авч үзээд байгаа. Яг хөө зүгээр хохирогч тал бол ер нь мөнхөд гомдолтой явдаг штэ. Тэгээд тэдний хувьд бол магадгүй яахлаарэ одоо 14 наснд хүрээгүй хүүхэд гэтэл энэ 14 наснд хүрээгүй гэдэг нь энэ хохирогчийн баг аавас том биетэй байж гэдэг юм уу те. Тэгээ энэ хүнийг яагаад жил эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа юм аа бид нар гомдолтой байна гэдэг нэг юм маргаан бол ингээ ер нь бас тасардгүй л дээ. Тэгэхээр энэний одоо өмөөрөх гэдэг юм уу цайруулах нэг шалтгаан бол ерөөсөө энэ хүүхэд маань өөрөө 14 наснд хүрээгүй байна гэдгээр л тайлбарлагдаад байгаа. Өөрөөр хэлбэл нөгөө үйлдэлийнхаа эцсийн тэр үр дагаврыг гүйцэд ойлгохгүй байна. Харахад л нэг дэнхийсэн том юм байгаа болохоос биш дотор нь бол тэр бодол санаа нь бол нэг хүүхдэрээ байгаа шүү. Нэг эрсдлээ ингэж тооцож дүгнэлт хийж гаргаж чадахгүй л тийм насан дээр л гэж одоо үздэг байх л та. За яг хөө энэ бол өөрөө их харьцангуй ойлголт л тоо. Одоо жишээлбэл айл насанд хүрчгээд нэг жоохон хөвчг гин томоогүй нэг багийн явахыг тэр гэдгийг те. Харахад бол одоо сагал ус нургацсан магадгүй над чигийн буралдгаатай болцсон ирнэ. Үйлдэл юм нь бол нэг хүүхдэрхүү те нэг гин томоогүй. Гэтэл айл харны ялхаараа мөртлөө бүр хизээ ядааны хэрсүүчсэн юмыг бүр айгүй наашин цаашин гүйл гэж боддог энэ тийм. Гэтэл энэ маань бол өөрөө харьцангуй цөөн тохиолдол байгаа учраас тэрнтэй адилтгаад байж болохгүй байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө насаар нь нийтлэгээр нь авч үзчихийж ийм насыг бол тогтоож. За энэ бол бас үнэхээр тэр хохирогч тал дээр бол юу яагаад гэдэг. Одоо гомдолтой байгаад гэдэг нэг шалтгаан бол одоо хүүхдийг хараад л тэр нөгөө өсвөлөн биеийг хараад ингээд идэг бас тал бие. Тэгэхээр энэ цааталт нэг учир шалтгаан дээр хүүхэд юмаа гэдгийг бид нар заавалчгүй харддаг юм ах гэдэг. За ямар ялаа оногдуулах вэ гэдэг асуудал тийм ээ. Өсвөр насны хүүхдэд өсвөр насны хүнд гэж байгаа. Өсвөр насны хүнд ямар эрүүг. За хууль тогтоогч бол үндсэндээ эрүүгийн хуулинд бол 3 төрлийн ял байдаг. Өсвөр насны хүнд оногдуулах. За энэ дээр бол нийгэм тусдаа ажил хийлгэх гэж. Энэ чинь бол ялын нэг төрөл шүү. Тодорхой цаг байдаг тий. Тий, яг үнэ. Яг үнэ. Чи бас ойлголт байгаа юм байна. За дараагийнх нь бол зорчих эрхийг хязгаарлах ял гэж. Энэ чинь гэхдээ хуучин байсан юм билээ шүү дээ. Одоо хуучнаар бол нутаг заадаг. Биш. Тэр чинь бол арай өөр. Гэхдээ яг тэрнтэй бас нэг адилхан санагддаг надад. Сүүлд үйлчилж байгаа энэ эрүүгийн хуульд орж ирсэн нөгөө нэг цахим гав байхгүй. Харин тий. Тэгээ нэг тухайн нутаг дэвсгэрээс нь гарахгүй гэдэг. Би тэгээ энийг нөгөө бодож байгаа. Хуучин нөгөө одоо сэхэд хүмүүсийг л нутаг заагаал явуулчихдаг. Нөгөө нэг сэхэтний төөрөгдөл энтер гэдэг. Нэгэ сурмаажуулах хуудас хэрэглээ. Нөгөө одоо аймгийнх нь нутаг дэвсгэрээс гаргадгүй. Тэгэхээр би бас энэ хуучин бас нэг энэ технологи хөгжөөг багтагтай юм бол байж ял гэж одоо яг тэгж бодохгүй юу? Тий, тэр бол арай бас өөр болоо явж тийм л баг. Тийм ээ. Тэр үеийн нийгмийн нөгөө харилцаа юу байлаа гэдэг тэрний цаана магадгүй улс төр гэх юм уу да бараг тийм агуулга явж идэг гэдэг нэг юм асуудал. За тэгэхээр бол хоёр дахь ял нь бол зорчих эрхийг хязгаарлах ял гэж байна. За гурав дахь нь бол бид нар бол хүүхдийн колон гэж ярьдаг байсан. Тий. За чиний үеийнхэн ч бараг мэдхгүй байхаа та. Бидний үеийнхэн бол хүүхдийн колон гэж. За хошин шогийнхын энэ нөгөө юм чи тэ колонд явчаад ирлээ штэ гээл та ингэдэг тий. Тэр чи одоо бол үндсэндээ юу гэж одоо тэгээ дараагаар нь бол тэр нэг хэсэгчин тэр чинь социализмын үед бол хүүхдийн колон гэдэг нэг юм яриагаар ярьдаг байсан бол сүүлдээ бол хүүхдийн хорих гэж тийм ээ хүүхдийн хорих гэж ярьж байгаад одоогийн хуулийн нэршил нь юу гэхээр бол сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэдэг ийм нэртэй болсон. Тэгэхээр ийм сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэдэг ийм ялаа байхгүй. Нийгэм тусдаа ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, тэгээд тэр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэсэн ийм үндсэн 3 ял байна тийм ээ. За тэгээд эднэрийг нь хоёлоо жоохон тайлбарлачих гэж бодож байна. Тэгэхээр бол тэр нийгэм тусдаа ажил хийлгэх гэдэг маань л үндсэндээ цалин хөлсгүйгээр хөдөлмөрлүүлж байгаа нэг юм хэлбэр.
одоо нөгөө хөдөлмөрөөр хүнийг хүмүүжүүлнэ гэсэн санаа нь явж байгаа юм. За тэгээ мэдээж бол тэгээ яг зүгээр ингээд энэс одоо энийг би ял авсан шүү. Тэгээ би энэ хөдөлмөр хийгээд хүмүүжиж шүү гэх нэг хэсэг байдаг бах. Зүгээр нөгөө талдаа бол яг үнэхээр энэ нийт тустай ажил хийх нь өөрөө яг хэр бас яг тэр нөгөө нэг хийсэн үйлдэлтэйгээ хэр зохицох юм. Тэгэхээр мэдээж бол нөгөө шүүхээр эцсийн гин бурууг тогтоож байгаа учраас тэр гэмт хэргийн одоо гарал болсон шалтгаан тэр шүүгдэгчийн хувийн зан чанар ч гэдэг юм уу учирсан хохирол тийм ээ энэ бүх юмнуудыг тооцож үзэж яагаад одоо тийм одоо нийтэд тустай хөдөлмөр эрхлэх гэж энэ чинь бол насан туршидтэй хүртэл байгаа юм шүү дээ. Тийм. Тэгэхээр бол харьцангуй тийм хөнгөн одоо гэмтэргүүд дээр бол оногдуулж ийн гэж энэ ойлгох хэрэгтэй тийм ээ. За тэгээд мэдээж та нар бол зүгээр харсан уу ингээл тийм ажил хийж байгаа нөхдөч бас амтчих биш ингээл бөөндөө яваалтай ингээл тэгэл нэг хүн хардчих үедээ гэсэн шиг ингээд нэгэн төрлийн бол бас цээрлэл болох нь бол болж байгаа юм тий. Хэрэв юмыг ухаарах ойлгох үндэ бол ингэж чи явах гэж тий гэдэг. Тэгээд тэр чинь бол тодорхой бүр цагтай тий тэдэн цаг. За ийм төрлийн одоо ял оногдуулдаг хөнгөн хэрэг дээр. Одоо арай хөнгөн хэрэг дээр гэсэн үг шүү дээ тий. Манай эцэгчүүд бол ямар нэгэн байдлаар санааныхаа нэг хурд байнга байлгаж байгаа чи. Тэгээд хүүхдүүд маань гэмтэргээс хол хүүхд нас сайхан аз жаргалтай явж дуусах хэвээр. Тэгээд хүүхд бүхэн инээж вэ гэж хэлж нэвтрүүлгийг дуусгахыг хүсэж байна. За дараагийнх нь бол тэр зорчих хэрэг хязгаарлах захин гав зүүдэг. Тэгээд ийм техник технологийн тусламжтайгаар хаа явааг нь хяндаг. Тодорхой бүс нутаг зааж өгөөд эндээс хитэрч явж болохгүй гэдэг. Тэгээ эн чинь нөгөө хүн чинь их сонин штэ. Би зүгээр тийм хүмүүстэй уулзаж ингээд зүгээр бас судалгаа хийж үзчихсэн л та. Тэгэд эндээ нэг яг эндээ гарантаа ч юм уу хөлөндөө тийм одоо нэг цаг шиг яг тэр юуг нь харахад бол нэг хүнийг бас нэр төрийг унгаахгүй гутаанд оромжлохгүй гэдэг утгаас нь бол ингээ орчин үеийн нөгөө нэг юу нэг цагнууд байдаг шүү дээ тийм ухаалаг цаг шиг юм билээ. Ухаалаг цаг шиг юм ингээ зүүчж байгаа юм. Тий. Тэгэнгүүт хүмүүс зүгээр юу гэж яг ярьж ийн гэхээр бол за яалтчгүй нэг төрийн сүр хүчин дор байгаагаа бас нэг мэдэрч хүн эрх чөлөөгөө асуулах гэдэг чи ямар хэцүү юм бэ гэдгийг үнэхээр бас ойлгож байна гэж ярьж байгаа. Тэр зүүсэн хүмүүс. Тэр зүүсэн хүмүүс бол хуучин болж ил бол хаашаа чамаагүй гараал тийшээ явъя гэж давхдаг бол болохгүй шүү гэдэг нэг тийм хүлээс тархинд нь байгаад шүү дээ. За хэрв тэрийг тэгээд ингээд зөрчих юм бол тэр чинь хойрын ялаар юм уу сольчих учраас тэр чинь бас айдас байна шүү дээ. Тэгнь. Тий. Тэгэхээр хүн бол яг цагаадлах дээр бас ингээд тэр зорчих хязгаарлуулах ялаар шийдэгдсэн хүмүүсийн хувьд бол сэтгэл зүйн хувьд бол маш их тийм одоо жирийн хүмүүстэй харьцуулах юм бол айгүй тийм дарамттай байдгийн байна л да. Тэгээ энэ бол заад нөгөө утга нь бол эдгээр гэмтэр хийсэн хүнийг одоо хаан цээрлүүлэх энэ ялын бодлого байхаас гадна энэ чинь бас нэг ухааруулах хүмүүжүүлэх нэг юм юу явж штэ. Тэр утгаараа төрүүчийн нөгөө нийгэм тустай хөдөлмөр эрхлэх энэ зорчих эрх хязгаарлах ялууд бол ер нь их боломжийн юунууд юм уу? Яг тэр нөгөө хөнгөн гэмтэргүүд дээрээ бол энэ их боломжийн ял юм аа. Тэгээд энэ утгаараа ч хууль тогтоогч нар бол энэ төрлийн яг ялыг бол нөгөө өсвөр насны хүнд бол их зохимжтой гэж үндсэндээ хэрэгжилж байгаа юм байна. За тэгээд нөгөө сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих гэдэг ял чинь бол мэдээж тэр гэмтэр харьцангуй хүнд болоод ирж байгаа учраас заавалчгүй хорж гин. Тэгхтээ тийм тусгай нэршил бүхий тийм байгууллагад орж гин. За тэр сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэж ямар байгууллага байна гэдгийг жоохон бас дэлгэрүүлж ярих нь зөв баг. Тэгэхээр тэр бол үндсэндээ бол нэг 20 ангийн. Тэгээ 20 ангийн. Гэхдээ онцлог нь бол тэнд орогдож байгаа нөхдүүд бол нөгөө нэг өсвөр насны хүүхдүүд. За тэнд нөгөө өсвөр насны хүүхдүүд чинь зүй нь бол яг хэрвээ ингэж эрүүгийн хуулиар шийтгэдэг бол үеийнхэнтэйгээ цуг хичээл сургуультай явж явах хэрэгтэй ийм цаг үеин шүү дээ. Тэгэхээр тэр хүн хэдийгээр одоо эрүүгийн хууль заасан одоо тэр гэмт хэрэг үлдэж одоо ял зэмлэл хүлээж байгаа боловч хүүхэд дээр нь тэр хүн чинь тэндээс хугацаатай
ялан дуусах дээр гараад нийгэм дотроо дахиад амьдрна гэдэг утгаар нь тэр сургалтыг нь бол тасалдуулахгүй байх энэ арга хэмжээг энэ 20 анги дотор явуулж байна гэсэн үг. Хоцроохгүй байх. Тийм учраас сургалт хүмүүжлийн гэж хэлээд байдаг нь тэр сургалт гэдэг нь одоо үндсэндээ тэр. Тэгэхээр бол тэндээ ерөөсөө дунд сургуулийн хүүхэд ямар журмаар хичээл ном үздгийг яг тэр журмаар нь тэр бүх хичээлүүд нь орно гэсэн үг. Онцлог нь бол гэртээ харна гэдэг яриа байхгүй тий. Тэндээ байж байна. Сургалт хүмүүжлийн гэд ярьж байгаа нь юу гэхээр бол тэн дээр бас нэг зан төлөвийн засах, ухааруулах, синхруулах ийм сургалтууд бол бас нэлээд бас төлхөө орж идэг. Тэрвэрээ одоо тэр хүүхдүүдийг бас хаана алдуу, юунаас олж алдуу гэдэг дээр нь сайн ухааруулж өгдөг. Тэгээд эндээс гараад тэр нийгэмшигт нь бас туслах дэмжихийн үйл ажиллагаанууд тэр хүмүүжлийн ажиллагаа тэнд нэлээд цогцороо явж идэг. Тийм учраас тэрийг нөгөө сургалт хүмүүжлийн тусгай байгууллага гэж нэрлэдэг байгаа юм тэр. Яг зүгээр жирийн дунд сургуулиуд бол ерөн сургалтын байгууллага шүү дээ. Яг мэдээж сургуулаас эцэг эхтэйгээ ч юм хамтраад тэр нэг хүмүүжлийн арга хэмжээнүүдийг хаяа нэг зохиодог бол одоо саяны дурддаг тэр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад бол энэ хүмүүжлийн ажлыг бол бүр ингээд системтэйгээр сургагч багч нар бол яг энэ чиглэл дээр явж идэг. За нэг онцлог нь бол энд байгаа хүүхдүүдээр бол хөдөлмөр эрхлүүлдэггүй. Насанд хүрсэн хүмүүсийн тэр 20 ангид бол тэдний чинь бол хөдөлмөр эрхлүүлдэг шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө өсвөр насны хүнийг бол тэр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад бол хөдөлмөр эрхлүүлдэг нэг юм онцлог байна. Харин зүгээр юу хийдэг вэ гэхээр тэр хүүхдүүдийг бас нэг хөдөлмөрөөр хүмүүжүүлэх гэдэг юм уу энэ чиглэлийн нэг өнгө аястай нэг ажил хийдэг нь бол тийм нөгөө үйлдвэрлэлийн нэг тийм сургалт. Одоо нөгөө хүүхдүүд чинь тэнд мэдээж ерөнхий боловсролын эрдэм ном үзэхээсээ гадна бас нэг тийм тусгай мэрэгжлийн одоо мэрэгжил эзэмших нэг тиймэрхүү төрлийн одоо тийм үйлдвэрлэлийн дадлагуудыг тэр 20 ангийнхаа байранд бол бас хийдэг тийм ээ бас нэг юм давуу талтай. Тэгэхээр тэр хүүхд бол нэг талдаа хэдийгээр тэнд эрхчлөг асуулцсан байж байгаа боловч нөгөө талдаа тэнд байгаа хугацаанд нь тэрийг бас тодорхой хэмжээний хөдөлмөрийн эвдүүтэй болгоод гаргах, хөдөлмөрийн баримжаатай болгоод гаргах ийм одоо ажил хийж энэ бол нэгэн төрлийн бас нөгөө хүмүүжлийн тийм бай. Арга хэрэгсэл гэж бас ойлгож болно л да. За тэгээд жаахан хүнд гэмт хэрэг хийсэн хүмүүст чинь бол ингээд 20 оноочлоо гэхэд нөгөө хүүхэд чинь 18 нас хүрнэ штэ. Ингээд одоо зэнтэй насан турш эрх зүйн бүрэн чадамжтай бол. Тэгээд энэ нөхцөлд яах вэ гэдэг асуудал шүү дээ. Гэтэл ялан дуусаагүй байдаг. Тэгэхээр ч одоо насан туршидтэй 20 анги руу шилжүүлдэг баг та. За тий. Тэгэхээр энэ дээр нэг хоёул тогтоогч нар маань нэг ийм зохицуулт хийж гисэн байна лээ л дээ. Юу гэхээр бол яг тэр нөгөө 20 ялын үлдсэн хугацаа за тэгээд тэр 20 ангид хүмүүжж байгаа тэр өсвөр насны хүнийхээ зам төлөв, хувийнхаа нөхцөл байдлыг үнэлж үзээд 21 нас хүртэл нь тэр нөгөө сургалт хүмүүжлийн тусгай байгууллагада байлгах асуудлыг эсвэл нөгөө насан туршидтын 20 анги руу шилжүүлэх асуудлыг тусад нь шийднэ гэдээ оролцсон. Тэгэхээр жишээлбэл мэдээж 18 наснд хүрсэн гэдэг чинь бол эдгээр бол хуулийнхаа насаараа бол яалтчгүй бол одоо том нэгнээ шилжиж байгаа боловч одоо бидний хүүхдүүд 18 настай их тэр чинь нэг жоохон л байгаа шүү дээ тий. Гэтэл тэрий чинь тэр нөгөө томчуудын 20 анги руу шилжүүлнэ гэдэг бол эргээд бас нөгөө тэр хүүхдийн хүмүүжил ёс суртахуун тийм ээ цаашдын амьдралд нь бол сөргөөр нөлөөлж болох юм а гэж үзвэл 21 нас хүртэл гэдэг чинь дахиад 3 жил эртээ. Тийм байна. Тэр сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад нь үргэлжлүүлж байлгах асуудал байж болдог. За тэгээд ядахнаа тэнд чинь нэг 21 хүрсэн хүүхд гэдэг бол үндсэндээ бол одоо зүгээр жирийн эрх чөлөөт амьдралаар ярих юм бол ихтэй зургуулаарыг төгсөж байгаа хүүхдтэй тийм ээ ажил дээр бараг гарч байгаа нас. Энэ утгаараа бол бас ч нэг 18-тайгаа бодох юм бол бас нэг хүмүүстэй хэл амаа ойлголцох хэмжээнд бас ингээд нэг ухаан санаа нь хөгжөөд бас ингэчдэг учраас юугүй айхтар ингээд тэр насан туршидтын орхи руу очиход ингээд нэг бүр нэг айхтар зам алдчихгүй дээ гэсэн бас нэг агуулга цаана явж байгаа баг. Тий.
За гэхдээ яг хөө зүгээр ийм юу байдаг. Ер нь бол яг өсвөр насны хүнд оногдуулж байгаа ял бол яг юугаараа бол эрүүгийнхэн хуулиар бол оноодгоор оноочхоод тэгтээ яг бодиттой яг эдлүүлэх юм бол түүнээсээ бол ерөнхийдөө 2 дахин бага байдаг. Яагаад гэхээр чи нөгөө нэг хүүхэд гэдэг нэг тийм агуулга яваад байна шүү дээ. Тий. 10 жилийн ойрох ял насан турш хүнд өгчөөл үндсэндээ 5 жилийн ойрох ял өгнө шүү дээ нөгөө өсвөр насны одоо хүнд чинь. Гэтэл тэр 21 хүрэх гээд 21 нас хүртэл тэр тусгай байгууллагада байх гэдэг чинь жишээлбэл 16-та тэр гэмт хэрэг хийцсэн гэхэд 5 жил хоригдно гэхлээр 18 хүрэх юм бол үлдсэн 3 жилийн нөгөө насан туршидтэй явчих гээд нь шүү дээ. Гэтэл яг нэг 3 жил үлдчихэд идэг. За тэгвэл за ерөөсөө энд нь байлгаж байгаад ялын нийтлүүлээ дуусгая гэх юм бол эдгээр 18 нас өнгөрцөн ч гэсэн тэндээ байж байгаа тэр нөгөө үнцэн ялаа дуусгачих нэг юм боломж байна. Тэгэхээр үндсэндээ тэр хүүхдийг ер нь хүмүүжүүлээ хаана алдав яав гэдгийг нь маш сайн ухамсарлуулъя гэсэн нэг юм санаа зорилго яваад байна энд ерөөсөө тий. За тэр нөгөө нийгэм тустай хөдөлмөр эрхлэгч гэсэндээ юу нь бол бага штэ бас нөгөө нэг ажилуулдаг цаг нь бол бага өдөрт ажилуулдаг цаг нь бага нийт ажилуулдаг цаг нь бага байна тий. За дээр нь энэ дээр нөгөө хүмүүжлийн чанартаас албадлагын арга хэмжээ гэдэг нэмэлт юм арга хэмжээ авч байна. Одоо үндсэндээ бол янз янзын хуулах яриа одоо ийм юмд хамруулна гэсэн үг тийм ээ. Одоо хаана алдуу яав юу цаашлаа алдахгүй тулд яах вэ гэх мэт сэтгэл зүйн бас нэг туслалцаа тийм. За тэгэнгүүт одоо эн чинь юуны сая хоёлаа нөгөө шүүхээр ороод ял аваад ингээд байх хугацааны асуудлыг ярьчлаа. Гэтэл нөгөө өсвөр насны хүмүүс чинь ингээд гэмт хэрэгт холбогдоод тэр мөрдөн шалгах ажиллагаа гэж бас явагдсан шүү дээ. Шүүхийн наадалт тийм ээ. За энэ дээр бол бас мэдээж энэ өсвөр насны хүмүүс дээр бас тусгай зохицуулт бол байдаг. За хэрүү ингээд тухайн хэргийг шалгахад бусад хэрэг одоо ингээд насан туршаагүй одоо нөгөө өсвөр насны хүүхэд чинь бусад хүмүүстэй насан турш хүмүүстэй нийлж байгаа нэг юм бүлэг гэмт хэрэгт холбогдсон байл л да. За энэ нөхцөлд бол өсвөр насны хүнийг тэр мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа болвол тэр бусад хүмүүсийн хэрэгээс нь тусгаарлаж ягаад шалгая гэдэг. Тусад нь ийм бас нэг зорилго эхлээд тавьдаг. Яагаад гэхээр чинь цаана байгаа нөгөө нэг насан турсан хүмүүс одоо өөрсдийнхөө гэмт хэргийг тэр хүүхд рүү чихэх байдаг юм уу? Тэр ингээд бус янз янзын үг хэл зааж өгөх байдаг юм чи ингээд нөгөө юм буруу янз янзын нөлөөнд орохоос урьдчилан сэргийлээд түүнийг нь тусгаарлаж байгаа тэр хүүхдийн асуудлыг тусад нь шийддэг нэг юм аргачлал байна. За гэтэл үнэхээр тэгээд тусгаарлаж шийдэх нь бол одоо нөгөө хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж байна гэвэл одоо ялтчгүй нийтэд нь шалхаас орох болдог. За нөгөө талаас насанд одоо энэ өсвөр насны энэ хүний үйлдсэн гэмт хэргийг хаалттай журмаар шүүх хуралдааныг явуулдаг. Тий. Нээлттэй гэхээр хэн дуртай нь орж ирж болж байна. Хаалттай гэхээр тэр хүүхдийн тэр онцлогийг харгалзаад одоо тийм хязгаарлагдсан бол орчинд цөөн хүний дунд тэр хүүхдийн асуудлыг ярих гэдэг. Эн чин тэр цаана ямар санаа яваад байна гэхээр эн чин хүүхэд шүү дээ гэдэг байгаа байхгүй тий. Хүүхэд учраас тийм элдвийн нөлөө юмд орчих үе тийм учраас ингээд тэглэл тэр хаалттай журмаар хилцэж хэргийг нь шийдъя гэж хэлжээ. За тэгээд жирийн насан турсан хүн бол тухайлбал энэ мөрдөн шалгах ажиллагааны явцад бол өмгөөлөгчдөг л хоёлаа оролцдог бол өсвөр насны хүмүүс дээр бол нэгдүгээр хууль ёсны төлөөлөгчдөө тэр эцэг их энэ хүмүүс байхаас гадна багш сургууль мужүүлэгч нараас нь байлцуулдаг. Мэргэжлийн сэтгэл зүйч одоо тэр ажиллагааны явцад байлгадаг ч гэдэг юм уу. Ингээд нөгөө тэр хүүхдийн тэр нөхцөл байдлыг одоо ингээд зөв тодорхойлох шаардлагатай ийм нэмэлт арга хэмжээнүүдийг авдаг нэг ийм бас онцлог байна. Тэ. Тэгээ яг ер нь бол нэвтрүүлгийн цаг нэлээд өгч явах шиг байна. Тэгэхээр бол манай нэвтрүүлгийг үзэж байгаа, сонсож байгаа эрхэм хүндэт эцэг эхчүүдэд бол бас хандаж хэлэхэд бидний өр хүүхэд 14 нас хүрнэ гэдэг чи одоо ер нь 7-8 дугаар анги штэ. 7-8 дугаар ангийн хүүхдүүд байхгүй юу? Эцэг эхийнхээ хувьд бол шалгаараа амьтад гэтэл
Хуулинд бол тодорхой хэмжээний гэмтэргүүд дээр наад хүмүүс ч одоо ингээд шүүхээр шийтгэхэд эрүүг ял авах нэ. За 16 нас хүрчих юм бол үндсэндээ бүр одоо яг бүх төрлийн одоо юун дээр бол гэмтэрэг дээр бол бүх төрлийн гэмтэрэг дээр бол ял авах нэ. 14 хүртэлх насныхан бол тодорхой төрлийн гэмтэргүүд дээр ял авах нэ гэж тийм. Тэгэхээр хүүхдтэй тавих одоо хараа хяналтаа сайжруулаач. Хүүхдүүд маань өөрсдөө одоо ингээд бусдад уруу татагдах байдаг юм уу? Бусдыг нэг даган дуурайх. Тэгээд нэг бие биендээ өнгөрч нэг тийм мундаг хүн болох гэж нэг дүр эсгэх байдаг юм уу те. За одоо ялангуяа сүүлийн үед үл нэг янз янзын тоглоомнууд их гараад ирлээ шүү дээ. Тэгээ тэргээл тэр тоглоомд чинь хаяал ингээл бас ингээл харж яхад бол тэгэл нэг хүн алсан буудсан барьсан алсан устгасан дандаа нэг ийм юм тоглож ийн тэрэндээ энэ хүүхэд гэх юм байхгүй томчууд нь те одоо та нар үеийнхэн ч гэсэн ингээл томтцсон хүмүүс л байх юм шүү дээ бүр ингээд тэгээ эн чинь өөрөө ямар нэгэн байдлаар хүүхдүүдэд бас ингээд хүмүүжлийн үед сөргөөр нөлөөлөд байна. Тийм учраас эцэг эхчүүд хүүхдүүдэд аль болох ийм сөрөг орчноос тусгаарлаж тийм хүмүүжилгүй тийм хүүхдүүд тэр өөрт нь буруугаар нөлөөлж болох хүмүүсээс аль болох хол байлгах тийм ээ энэ тал дээр анхаарч явахгүй бол гэмт хэрэг гэдэг юм чинь хүнийг нар байгаад сүүдрэн дагаа явж итэй адилхан гэмт хэрэгний орчин гэдэг чинь үндсэндээ бидний эргэн тойронд л байж штэ нэг алт гიშгэд л үндсэндээ гэмт хэрэгтэн штэ тэр нэг гэмт хэрэгтэн гэдэг бидний хувьд бол нэг тусгай хүмүүс л гэмт хэрэг хийгээл шоронд ороод идэх ингэж төсөөлж байгаа. Үгүй шүү дээ. Яг загаадлах юм бол тэгэл ямар ч асуудлаар бол юм болж болно. Тийм учраас хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэгдүгээр сайжруулаарай гэж хэлэх гээд энэ хоёрдугаар хүүхдүүдэд нөгөө үг даадаг тийм ээ. Ийм байлгах, үг даадаг, өл даадаг ийм болгох асуудал ингэж хүүхдийг бас нэг гэрийнхэн орчинд хүмүүжүүлэхгүй бол нэг хүнтэй ингээл нэг яагаад нэг таарамжиг үг сонсоход л тэрэн дээрээс өрөвсгээл магадгүй барьж явсан зүйлээрээ хүнийг төргөн шийдвэр гаргачихдаг тий одоо ингээл тэр хүний үг даахгүй жаахан бэрхшээл үзэж чадахгүй тэ нэг ийм ялцгараасаа болоод гэмтэр үлдсэн харамсалтай тохиолдлууд бол байж байгаа шүү дээ зөндөө тий тэгэл учир шалтгааны яг тэр л хүүхдүүдэд ээж аав нь эрхлүүлдэг тий тэгэл тэр байдал нь явж тэр таагүй зүйл рүү түлхдэг шүү. Тэгэхээр энийг манай эцэг эхчүүд бол ямар нэгэн байдлаар санааныхаа нэг хурд байнга байлгаж байгаа чи тийм ээ. Тэгээд хүүхдүүд маань гэмтэргээс хол хүүхэд нас сайхан аз жаргалтай явж дуусах хэвээр. Тэгээ хүүхэд бүхэн инээж вэ гэж хэлж энэ нэвтрүүлгийг дуусгахыг хүсэж байна. За тэгэлгүй яхаа. Хүүхд бүхэн инээж байг айл гэр бүхэн аз жаргалтай байх. Нэлийг бүтэн эрүүл их байх болтугай гэдэг үгээр энэ удаагийнхаа мэдмэр юм байна нэвтрүүлгээ өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор Улаанбаатар Эрдэмэг сургуулийн хуулийн багш Алтан Гэрэл ах маань баялаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За түр баяртай.